Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 5 дугаар дугаарыг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Сонирхно уу? Наноmaterial-ийн шинж чанар. Дэд атомын бөөмсийн орчил. Сүүлийн 20-од жилд олон салбарт нано бүтэцэд технологийн судалгаа болон хөгжүүлэлтийн идэвхтэй үйл ажиллагаа өдөр өдрөөр эрчимтэй явагдсаар байна. Ирээдүйд эдгээр нь эдийн засгийн үр өгөөжөнд нөлөөлөхөд чухал ач холбогдолтой төдийгүй өснө нэмэгдэх төлөвтэй байна. Нано хэмжээст материал нь 100 нанометрээс ихгүй хэмжээтэй бодисуудаас тогтсон материалыг хэлнэ. Жишээлбэл нимгэн үе болон бүрхсэн гадаргуу байна. Нүүрс төрөгчийн нано хоолой нь нанобит болон нано бөөмсийг илэрхийлэх жишг материал бөгөөд 100 нанометрээс ихгүй 1D, 2D эсвэл 3D хэмжээстэй байна. Нано аллотропуудын бусад хэлбэрүүд нүүрс төрөгчийн нано хоолой, флюорин, квант цэг болон дендритмин гэх мэт. Нано бүтэцүүд байгаль дээр аль хэдийн тэнгисийн дунгийн ясанд арга яс шиг болж хэлбэрдсэн байжээ. Эрт үед хүмүүс галыг ашиглаж байх үедээ нано хэмжээст утааг үүсгэж байжээ. Гэхдээ нано материал шинжлэх ухааны түүх нэлээд хожуу эхэлсэн. 1857 онд Майкл Фарадей анх удаа алтны коллоид бөөмсийн талаар дурдсан байдаг. 70 жилийн дараа нано хэмжээст катализаторуудыг гарган авчээ. 1991 онд нано болон материал судлалын салбарт шинэ ойлголт болох нүүрс төрөгчийн нано хоолойг нээж илрүүлсэн. Нүүрс төрөгчийн нано хоолой нь цахилгааны, электроникийн, механикийн бат бэх болон соронзон шин чанартай гэдгийг ажигласан байна. Жишээлбэл нүүрс төрөгчийн нано хоолой нь бусад бат бөх материалууд болох ган болон төмөрнөөс 100 дахин бат бөх шин чанартай. Үүнээс гадна нүүрс төрөгчийн нано хоолой нь цахилгаан болон дулааныг дамжуулах чадвар өндөртэй. Зэс эсвэл бусад полимер материалуудаас илүү дулаан дамжуулагч шин чанар өндөртэй. Нано материалын өөр нэг төрөл нь нано утас буюу nanowire юм. Тэдгээрийн диаметр нь 100 нанометрээс бага байна. Нано утас нь 3 өөр төрөлтэй ба төрөл тус бүр нь өөр өөр шинж чанартай. Эхнийг нь тусгаарлагч төрлийн гэж нэрлэнэ. Үүнд титаны оксид, захиурын давхар эсэл багтана. Хоёр дахь нь металл буюу дамжуулагч төрлийн гэж нэрлэнэ. Үүнд алт, никель болон цагаан алт багтана. Гурав дахь нь хагас дамжуулагч төрлийн гэж нэрлэнэ. Үүнд галлиум нитрид, индиум фосфат болон захиур байна. 2-оос 10 нанометр хооронд байх өөрөөр хэлбэл 100 нанометрээс доош нанометрийн хэмжээстэй кристаллуудаас тогтсон байвал үүнийг квант цэг буюу quantum dots гэж нэрлэнэ. Квант цэг нь хагас дамжуулагчийн төрөл багтана. Цахилгаан дамжуулалт нь хүчлийг ашиглаж өөрчлөх замаар тохируулах боломжтой ба гадны нөлөөгөөр гэрлийг нэвтрүүлж явагдана. Квант цэгт чөлөөт электронуудын тоо 100-аас бага байх ба тэдгээр нь атомын кластеруудыг илэрхийлж байдаг. Электронууд нь тэдгээрийн үндсэн хязгаарлалтаас хамаарч янз бүрийн чиглэлд хязгаарлагдсан байна. Квант цэгийг дотор нь өөрөө эрэмблэгдсэн босоо болон хавтгай гэж 3 төрөлд ангилна. Өөрөө эрэмблэгдсэн квант цэгийн хувьд ихэнх бүтэцүүд нь линз эсвэл пирамид хэлбэртэй. Ойролцоогоор 100 нанометрийн хэмжээтэй байна. Хавтгай эсвэл босоо квант цэгийн хувьд ойролцоогоор 100 нанометр хэмжээтэй байна. Химийн системийн дэд атомын физик үндэс. 2 буюу түүнээс дээш атом химийн холбоогоор нэгдэхэд үүссэн системийн нийт энерги нь тусдаа орших атомуудын нийт энергиэс бага байдаг.
Өөрөөр хэлбэл атомууд нэгдэхэд системийн энерги буурч илүү доктортой төлөвт ордог гэсэн үг. Иймэрхүү химийн холбоосууд нь бий болдог. Тухайлбал бид хоёр атомуудын хооронд явагдаж буй цэник дамжуулалтын үр дүнгээс хавьгүй их бий болох атомуудын хоорондох электронуудын магадлалыг олж илрүүлэх боломжтой. Наноматериалууд нь жижиг буюу микро хэмжээнд шинж чанар үзүүлдэг. Тэдгээрийн шинж чанар нь том буюу валк хэмжээнд өөр байна. Нано бүтцийн хэмжээнд дан холбоос эсвэл молекулууд нь материалуудын шинж чанар болон функцэнд нөлөөлдөг. Химийн холбоосын төрлүүд. Химийн холбоосууд нь нэгтийн магадлалын байгууллт дээр үндэслэн тохирох холбооснуудаар сууршиж тогтдог. Холбоосуудыг дурдвал ковалент холбоос, ионы холбоос, металл холбоос, ван дер Валсын харилцан үйлчлэл байна. Ионы холбоос. Ионы холбоосын үед донор болон хүлээн авч буй элементүүдийн хооронд нэг эсвэл түүнээс их электроны шилжилт бүрэн явагдана. Ионы холбоосыг хэд хэдэн факторууд бий болгоно. Тэдгээрийн нэг нь атомуудын сөрөг цэнэгтэй электронууд нь электроны шилжилтийн улмаас бусад атомтай таталцна. Энэхүү электронуудын химийн харилцан үйлчлэл нь бусад холбоостой харьцуулахад атомуудын хооронд холбоос бий болдог. Жишээлбэл натрийн хлор эсвэл калий хлор тохиолдолд донор нь натр болон калий, хүлээн авагч нь хлоридуудын хооронд цэнэг шилжинэ. Үүний үр дүнд натрийн хлор давс үүсгийг зурагт харуулав. Натрийн атомоос хлорын атом руу электрон шилжүүлэхэд их хэмжээний энерги шаардна. Электроны шилжилтийн дараа натрийн 3s электроноо алдаж, натрийн нэмэх цэнэгтэй ион хлорын элемент электроныг аваад хлорын хасах цэнэгтэй ион тус бий болно. Нанотехнологийн хувьд иончлогдсон атомуудын хооронд электроны цэвэр электростатик харилцан үйлчлэл нь натрийн хлор давс шиг чухал биш. Давстай харьцуулахад молекулын ионууд шиг олон ионууд нь илүү сонирхол татна. Макромолекулууд нь иончлогдоод полионик макромолекулуудыг бий болгож байгаа учраас макромолекулууд нь олон функционал бүлгүүдээс тогтсон байна. Полионик макромолекулууд нь эсрэг талд буй цэнэглэгдсэн жижиг ионуудтай харилцан үйлчлэх үед доктортой олон нимгэн уюуд бий болно. Шингэн төлөвт байгаа макромолекулууд мицелиуц, нано бөмбөсийн үйл явцын хувьд цахилгаан статик холбоосууд, гадаргуун цэнэгжилт болон цахилгаан статик түлхэлцлийн хүч шаарддаг. Үүнээс гадна бид гадаргуун цэнэгжилтийг удирдсанаар доктортой нэгэн төрлийн бус нано системийг бий болгох боломжтой. Ковалент холбоос. Ковалент холбоосын үед хоёр элементүүдийн хооронд электроноо хуваалцаж сууршдаг. Давхар сууршсан орбиталын холбоо нь хослоогүй электронтой сууршиж буй хоёр атомын хооронд хүчтэй харилцан үйлчлэлийг бий болгодог. Бусад холбоосуудтай харьцуулахад хоёр атомын хооронд ихэнхдээ дулаан тэгч кулент холбоо явагддаг. Жишээлбэл азот болон хүчил төрөгч байна. Ус төрөгч хийн ердөө нөхцөлд дан атомтай учраас хийн төлөвт оршдоггүй. Бусад ус төрөгчийн атомтай хослоогүй электронуудаа хуваалцаж туушраагүй ковалент ус төрөгчийн давхар атомын молекулуудыг бий болгодог. Нэгэн төрлийн атом ус төрөгчийн молекулын ковалент холбоос нэгэн төрлийн бус атомд H хлор болон этин молекулуудыг дүрслэн харуулав. Ковалент холбоосын үед хоёр атомын цахилгаан сөрөг шинж чанарт туйшрал ялгаатай гэдэг нь нотлогдсон. Ковалент холбоосын хувьд
валент эсвэл атомын дугаар гэх мэт олон факторууд нөлөөлдөг. Атомын тоо ихсэхэд диск хэлбэртэй эсвэл 3 хэмжээстэй хатуу төлөв бий болно. Нано технологид электроны нэгтийн тархалтын хэмжээг тогтоох нь чухал. Үүнд нэг атомын холбоосын тоо гадаад электрондоо холбогдоогүй холбоосын тоо болон холбоосуудын хоорондох өнцгүүд багтана. Валент болон атомуудын чиглэл нь химийн холбоосын геометрт их нөлөөлдөг. Жишээлбэл зурагт 3 валенттай атомаар үүсгэгдсэн тригонал пирамид болон тригонал хавтгай бүтэц, 2 валенттай атомаар үүсгэгдсэн Моррисон болон шугамн бүтцийг харуулав. Үүнээс гадна атомын 4 валент тэгш өнцөгт тетрагонал болон хавтгай геометруудыг үүсгэдэг. Асимметр орлуулгын үед эдгээр нь хазааж гажуудна. 5 болон 6 валентууд тэгш өнцөгт пирамид болох тригонал болон октохедрал пирамидуудыг зурагт харуулав. Топологи болон холбоосын атомуудын хөдөлгөөн нь химийн холбоосын чиглэл болон байгуулалтыг илэрхийлнэ. Иймээс холбоосууд бий болох үед холбоосын топологийн холбоос дээрх чөлөөний зэрэг, молекулын геометр болон гадна даралтын нөлөө зэргийг удирдахад ашиглагддаг. Холбоосуудын чөлөө дэргэлт нь давхар холбоосыг үзүүлж байгаа учраас хязгаарлагдсан байна. Тиймээс нано технологид давхар холбоосууд болон ковалент нэгдлийн гинжин бүтц нь молекулын бүтцийг загварыг загварчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Металл холбоос. Хатуу биед дан атомын хэмжээтэй харьцуулахад харьцангуй том зайд цэник түгэх үед металлын холбоос үүснэ. Менделеевийн үейлэх системд ихэнх тохиолдолд зүүн талд байрлалтай элементүүд металл холбоос үүсгэдэг. Жишээлбэл зис болон цайр. Тэдгээрийн атомууд нь бат бөх холбогдсон байдаг тул металлууд нь хатуу байдаг. Валент электрон нь нэг нэгэндээ ойр байдаг учраас өөрсдийн атомоос холдох боломжтой байна. Суурьшаагүй электронууд нь эерэг цэнэгээр цэнэглэгдсэн металлын ионуудын торын эргэн тойронд бий болсон байдаг. Эдгээр ионууд нь хүчтэй таталцлын хүчээр электрон руу таталцснаар металлын холбоос үүсч байгааг зурагт харуулав. Металл холбоос нь электрон нэгтийн тархалтаар асимметр биш тохиолдолд электроны холбоосын солилцоогоор бий болдог. Дан ганц ковалент холбоо нь зөвхөн нэг чиглэлийн дагуу электроны солилцоо явагддаг. Янз бүрийн орон зайн чиглэлд электроны солилцоо явагдаж тэдгээр нь электроны холбоосын шилжилттэй нэгдэх үед металлын холбоос бий болдог. Цөөн асимметр чиглэлд зэрэгцэн оршиж байгаа холбооснууд 3D бүтцтэй ижил холбоосуудыг үүсгэдэг. Түүнээс гадна холбоосонд атомуудын хамгийн жижиг тоо хэмжээ агуулгадж байх үед кластер бий болгодог. Байгаль дээр хатуу биетүүд нь холбоос электроны шилжилт ихтэй учир дамжуулагч болж байдаг. Янз бүрийн электроник эсвэл цахилгаан төхөөрөмжид металл эсвэл хагас дамжуулагч байдлаар хэрэглээнд өргөн ашиглагддаг учраас металл холбоосыг электроникийн салбарт илүү их судалж сонирхдог. Үүнээс гадна металл холбоос нь хайш болон металлуудын хоорондын цахилгаан болон дулааныг хоёуланг нь дамжуулах боломжтой байдаг. Нэмж хэлэхэд соронзон мэдрэгчийн хит нэмгэн соронзон үе давхаргуудын янз бүрийн бүтэц байгуулалт нь тогтмол цахилгаан дамжуулалттай соронзон шин чанарыг өөрчлөх боломжтой байдаг. Ван дер Валсын харилцан үйлчлэл. 2 эсвэл түүнээс их дипол эсвэл атомууд хоорондоо нэг нэгэндээ маш ойрхон байх үед цахилгааны таталцлын улмаас энэ төрлийн харилцан үйлчлэл бий болдог. Нэг нэгнтэйгээ харилцан үйлчилж буй атомуудын бүрхүүлүүдийн хувьд харилцан үйлчлэл бий болдог учраас химийн холбоосын төрөл багтдаг. Янз бүрийн элементүүдийн атомууд нэг нэгнтэйгээ
таталцах үед нэг атомын электрон нь бусад атомын электронд түгдэг. Энэхүү харилцан үйлчлэлийн үед хоёр атомын энергийн нийлбэр нь тусгаарлагдсан атомын энергийн нийлбэрээс бага байна. Холбоосын хүч нь харилцан үйлчлэлд орж буй атомуудын анхны болон эцсийн энергиудын зөрүүнээс хамаарна. Ван дер Вальсийн харилцан үйлчлэл нь тасалгааны температурт холбоосууд нь тасрах боломжтой харьцангуй сул холбоос юм. Туйширсан болон туйшираагүй молекулууд өөр хоорондоо тусдаа харьцангуй хол зайд байх үед тэдгээрийн хооронд Ван дер Вальсийн хүчтэй харилцан үйлчлэлийн хүч бий болдог. Тэдгээр молекулууд нь богино зайд байх үед электрон бүрхүүлийн түлхэлт явагдаж буй учраас түлхэлтийн харилцан үйлчлэл явагдана. Ван дер Вальсийн харилцан үйлчлэлийн 3 төрөл байна. Үүнд нэгт өдөөгдсөн диполийн харилцан үйлчлэл. Лондон тархалт, классик загварт моментуудын харилцан үйлчлэл хэсгэд нэгэн зэрэг цэнэгтэй флуктуацид үүснэ. 2. Диполийн харилцан үйлчлэл, чиглэл. Доктортой диполийн моментуудтай молекулуудын хооронд тохиолддог. Үүнийг туйширлын молекулууд гэж нэрлэдэг. 3. Доктортой дипол өдөөгдсөн диполийн харилцан үйлчлэл. Өдөөгдсөн дипол. Туйширсан болон туйшираагүй молекулуудын хооронд явагддаг харилцан үйлчлэл юм. Энэ тохиолдолд анхдагч молекулын тогтмол диполийн момент нь хоёр дахь молекулын орноор өдөөгдсөн моменттой харилцан үйлчлэлнэ. Бие даасан атомын орнд олон молекулуудаас тогтсон хатуу бие байгаа гэж үзэж байгаа учраас нанотехнологид Ван дер Вальсийн харилцан үйлчлэлийг чухалчилж авч үздэггүй. Хоёр эсвэл түүнээс дээш атомууд металл, ковалент болон ионы холбоосуудаар нэгдэх үед Ван дер Вальсийн холбоосыг ихэвчлэн молекулууд болон гадаргуутай электроны бүрхүүлүүдийг нэгтгэхийн тулд хэрэглэдэг. Энэ замаар молекул дахь атомын тоо ихсэх тусам гадаргуу дээрх холбоосын хувьд молекулуудын харилцан үйлчлэл нэмэгдэнэ. Тэдгээр холбоосууд нь 3D уургийн бүтцийг бий болгодог шиг эсийн бүтцийн хувьд чухал. Үүнээс гадна ус шингээдэггүй материалын хувьд Ван дер Вальсийн харилцан үйлчлэл нь үндсэн гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд микролитографийн технологийн хувьд чухал байдаг. Анхаарал хандуулсанд тань баярлалаа.